За сайн байцгаана үзэгчтэй бүхэндээ хүний мөр нэвтрүүлгийн ээлжид зурвал хүрэхэд бэлэн болж байна. Энэ удаагийн зурлаар бид бас нэгэн хүнийг сонгож авсан байна. За үзэгчдэр ирсэн байна. Оо туулаад хийж ийм байна. Тэгээ туулаад тий. Соннос би хараа. Тэгээ бас хэцүү л. Эшээ яа за. За тэгвэл ямар ч сардаа бол 3 сэтгэл юм тий. Ахтай тэгээд бас энэ амьдрал. Тийм. Би бас заримдаа би ч бас юу яана нэг давуу эрэхтэй загламалсан эцэг гээд би ч нөгөө загимж жагаад бас ингээд нэг том ингээд 140 дөрвөр нь аваад жошид дуудалд нөгөө зарчдаг байхгүй. Тийм 50-аар одоо тийм нэг ширхэг харин тэгээд нэг 7000 цаас олдгийг. Юу юм чи одоо байнгын бас ингэ нөгөө талах малахгүй үед одоо бүр тий би ямар хулгай хийж чадахгүй дээр имэж чадахгүй болохоор одоо тий зараад одоо бас тийм юу юм 7000 цаас гэдэг чинь бас нэг гурил мах авчин одоо нэг талах малах тий авчдаг байхгүй бас тийм. Зөв зөв. Үгүй яа тий нэг тийм ээ бас нэг ойр зур юм аа тийм ээ гэдэг байхгүй бас. Одоо тэгээд хоолндоо энэ халуун дугаар ирж байна тийм. Тэгдэг тийм. Галт төлөхгүй одоо галт төлөхгүй байгаа шүү дээ. Үгүй тийм. Өвөл хэр хөтнө үү энэ байр? Үгүй. Жоох юм чинь тийм. Дулаахан. Би чи хараа юу яадаг чи түлээ. Юурсны мөнгө. Гэт нөгөө 140,000 төгрөг өгдөг шүү дээ. Одоо санаасаа тийм. Хаанаас өгдөг вэ? Яа. Халамжийн төвөөс өгдөг байхгүй. Би чинь байсан бас энэ Монголын лан загалмаа нэг юм л. Одоо тэр нүс самдан дэрч одоо тийм. Гойч нь хараа юу яана цагаан сараар 50 хийл тийм. Гурил 5 хийлийн нөгөө 9 тоос өгдөг шээ надад бас. Харин тийм нөгөө жил болгон. Тийм. За тэгээд хоёлаа цаашдаа зөндөөл юм ярих баг. Би ер нь одоо манай нэвтрүүлгийн бол голцоо одоо зориг бол таныг одоо бас үзэгчдэд энэ дотоод нэг ч нь ойлгох те хүн гэдэг утгаар нь ойлгох ийм л зоригтой юм. Би ч бас тэгж байгаа. Юугаа яасан? Савнгаа яасан. Тэгээ савнгаа. Одоо нэг юу яагаад бас вэ? Тамиг чи. За. Ханаад хүрчээд байна уу та? Харин тийм би энэ жоохон юутай гэдэг байхгүй. Аллерги гэх юм одоо бас тийм юм байдаг юм. Зөв. Би харин нэг суур өвчин байх. Нэг суур өвчин байхгүй шүү. Энд одоо тийм би одоо сүүлд бас жоохон нөгөө уудаг гэсэн чинь би ингээд нөгөө илгээ үзүүлсэн чинь та харин нэстэ БЦ вирус байхгүй юм байна. Нэстэ нэрээ бүр одоо тийм суур өвчин байхгүй. Жоохон тэгээ сүүлд бас жоохон ядардаг юм яадаг ингээд ээрдэг болцсон. Харин тийм одоо жоохон тийм. Өмнө нь зүгээр байсан тийм. Харин тийм зүгээр байсан байхгүй. Замарсан. За. Энэ спачууд чинь байж тийм бүр тийм. Манай гэрт бас ингээд бүтэн өдөр байжгаад одоо бас яг ийм зураг аваад бас энэ минийс үс толгоо угааж байгаа. Тэгээд энэ жаалтай маань энэ зургийг юу яасан байхгүй. Хүссэн байхгүй. Харин би чамд тийм. Зөв. Түрүүний үзүүлж ирсэн. Тийм байхгүй тийм. Тийм зураг чинь тийм байхгүй. Ингэж байгаа одоо сайхан. Шүлтөө гэж байгаа да. Харин шүлтөө байна. Тийм. Гомын бэлэн байгаа юм тийм. За.
Би ирчихв. Гүү зүгээр юм дээ. Зүгээр юм дээ. Жаахан жинжиг ч нэ цамцаа өсч. Тэг. Би энд жоохон юу хөлхөө гал. Оо яах яа. Зүгээр. Тэгэхээр нөгөө юу болчихчих. Аачихгүй юу. Хүнсэ шүү. Бамбууш маань миний нөгөө давшаан дэхэд тэ дуртай. Нөгөө саадч яг нөгөө марка бодоод байсан шүү дээ. Тэ нөгөө буудалд байхдаа намайг дуудан тэгээд би тэ хоол хийж өгдөг байлаа шүү дээ нөгөө цаадч чинь. Оо за. Тийм. Нөгөө цаадч чинь тэгээд одоо бит хоёр нэг юм одоо тэ бохирцаа хийсэн байхгүй юу? Ааха. За нараа одоо ингээд би бол одоо яг жинхэнэ эмэгтэй боллоо. Тэ одоо Монголд яг тэ эмэгтэйгээр одоо захимаа авсан шүү дээ саадах чинь. Тэгээд 55 та пенсэндээ одоо энэ харинтай тогтоодсон. За нараа тэгээд би чамааг одоо юу яахгүй одоо тийм хаяхгүй. Тэгтээ хоёулаа ингээд одоо тэр олон түмний нүдэн дээр нэг их цуг одоо цуг явахгүй шүү. Одоо хүмүүсүүд энэ зөвхөн гамбуурч нэг гомот наратага сууган төлөөл одоо юм эмхтэй болцсон байх гэж хүн амтан бас бодох байх гээд таньдгүй юм шиг байцгаа гээд одоо тэгсэн битэр тийм юу тийм тохиролцоотой байгаа л да. Зүгээр болоод ер нь бит хоёрд нэг сардаа бол нэг 5-аас 6 удаа устарууд ярддаг л да. Бас тий сайн уу чи хаав би хаа сайн уу гэд харин тийм уулзсан үстэй. Тийм баяр маягаар уулзсан миний хүүхдийн төрсөн өдөр ирсэн тий ирдэг тий бэлэг авчиж өгдөг шүү дээ тий. Ондоо хүн одоо өгөхгүй шүү дээ бэлэг тий. Миний хүүхд чинь таны бол их сайн ойлгоод харин тэгдэг байхгүй тий. Би одоо ингэдэг юм одоо нэг хил махаар чинь заа юу. 3 удаа хоол идэв. Одоо нэг осондоо 8000 цаасаар нэг хил тий мах аваад энэ ногоо цагаатай тий хэлж жагаад одоо харин энэ жаад маань томроод харин байна штэ тий хүч одоо ер нь том аягаар идчихэд одоо дахиад байна уу гэдэг болсон бас тий. Жаал та яагаад жаал гэдэг юм бэ? Нутгийн хэллэг үгүй одоо ерөөсөө тэгээд жоохон жаал гэл одоо яг би чи нөгөө тий eerдэг болохоор жаал гэхээр тий eerдэг байхгүй. Би хараа бас ингэ дэ үсгээрээ тий нөгөө ихэлсэн одоо үг яхаар тий eerж мэрдэг. Одоо болохоор би чинь одоо тэгээд тий нөгөө eerхгүй тулд чинь одоо ингэ тий жаал мал гэдэг тий ярьдаг байхгүй. Нөгөө саннаас би ингэ одоо нэг удаа юу суухгүй тий таксин суугаад одоо нөгөө eerхгүй гэдэг ингэ нөгөө зааж өгөхгүй да тий нөгөө замаа одоо тий тэгсэн чи та монгол хэлээр ямар сайн цэвэрхэн тий ярьж байна. Та нөгөө солонгосоо тий жунгаа юу гэдэг үгүй юу? Би тэгээд жоохон нөгөө согтуу байсан. Би тэгээд би Коре л гэдэг би тэгэхгүй. Өөстө монголоор сайн ярьж байгаа сайн байна л гэдээсэн байхгүй. Тэгсэн чи тэр хүн тэр нэг доромтоос ирсэн байна. Юу гомон араа гэж ерөөсөд танихгүй. Таныг бол тэр зэрэг би чам 5000 төгрөг байна уу гэдгсэн чи өө байлгүй явах гэдэг би нэг 033 авчих уу гэдгсэн чинь тэгтэг гэл тэгж байна. Тэгээд яг сайхан танилцаад би чинь тэгээд нөгөө 100 нөгөө дацны дараагаар ингээд тий зогсоож жагаад хинэ чи намайг сая одоо уучлаарай. Би Монголда бас мэдэн алдартай монгол шүү дээ. Гомонараа хэрэг одоо намайг энэ бүхэн тань мэднэгээд тэгсэн чинь би харин сүүл рүүгээ таныг бас тэгж яасан тийм байга байдлаар чинь тийм ойлгосон л доо. Нөгөө ихэндээ би таныг одоо энэ хүн тий одоо солонгос үе юм тэгээд
замаа заахад та ингээд амар бодоод хүүгээ ингээд тий ярьжсэн сүүл рүүгээ ойлгосон. Би харин тантай таарсандаа харин баярлалаа. Би тань 5,000 төгрөг би таныг дайлсанд бол та одоо ингээд харин буучих их баярлалаа гэд бас их соёлтой задуу таарсан. Одоо бас тийм юм одоо сонь бас байдгиймээ амьдрал дээр бас тий. Ер нь нөгөө хүн болгон өөрлөлтөө. Тий. Хүн болгон адилгүй хөлөг болгон жараагүй гэж. Тэгэхээр энэ олон дунд чинь бас тийм сайн юмыг ойлгож байгаа тий. Ойлгодог, ойлгохгүй янз бүрийн хүн байна л тий. Нэр сонирс одоо нөгөө дуучин төмөр шүү дээ. Төмөр одоо тий. Айлан дуулдаг чиний минь хоолой тий. Эрэг хүмүүсэд нэр сонирс дуулахараа тий эрдгүү шүү дээ нэрээ. Зүгээр дуулчихдээ. Харин тий. Тэгээд тэр маань бас жоохон манай гомо байсан шүү дээ. Төмөр чинь тэгээд яг нь тий 95 онд чинь амар хүнд их зэрлэгээр одоо адуулсан шүү дээ. Тэгсэн чинь энэ цагдаагийнхан чинь хөө өстө нөгөө гамбар шүтэрэ чинь зүгээр өстө Хардаад. хамгийн түрүүн бариад л зүгээр. Одоо энэ мөрөн байхгүй юу? Оо өстө дуудаад аваачаал ингээл тэр мөрөн чинь хараа тийм нэг тактиктэй юм билээ. За та суу гэд. Одоо яг ингээд бүр байцаахад байгаа юм шиггүй. За та суу гэд, копи уу гэд, тамхи татдгүйгээд тэгээд ингээд сайхан суулгаад за та 11 сарын 25-наас 26-нд шилжих шүн та яг хаана байсан бэ? Ингээд зүгээр сайхан үнтэй ингээд одоо яг чи надтай ярьж байгаа юм шиг ингээд тий сайхан ингээд бүр яг ингээд өөдөөс хараад ярьдаг тийм тактиктэй байдаг шнэ тий. Мөрөн чин тухайн үед чин айгүй том хүн амны хэрэг мэрэг чин одоо тэр хүн л одоо анхны л одоо сайн цагдаа байлаа шүү дээ. Тэгээд яг хөтэ би ямар алсан биш. Одоо тэгсэн ингэсэн гэдэл одоо тэгсэн чин цагдаа нар бас тэгээ юу яадаг юм бэ? Зохилдуулаад танаа гамбууч чин тий хүлээцээ хэрэгээ. Та одоо юу яахгүй гэж болохгүйгээд хооронд нь зохиолдуулдаг юм байл бас. Тэгээд яг одоо нөгөө юу яагаад нөгөө шалгаад тэгээ сүулдэ за нараа гомошуудын одоо тий хаяг адарсыг одоо чи надад өгөөгээд тэгсэн чинь нөгөө хин чин гамбууч чин хараа би бод манай хөө энэ гомог энэ тий нараа л мэднэ би мэдхгүйгээд яваад гэж байгаа байхгүй гомог бол энэ л мэднэгээд тэгээд би тухайн үед чинь нэг 65 6 гомошуудын одоо тэр цагдаа нартай чинь би цуг сууж явж гэр орны зааж мааж өгөөд тэгээд нэг бацук гэдэг нэг л заадууг хөргөн амтэн тий алчлаа гэдлээ. Одоо тэр саазарлаа аавн гэсэн чинь тэгээд тэр хөргөн амтэн тэгээд нэг шорондоо тий боод тэр яг алсан юм уу тэр хүн? Гүр би баштай хүч би одоо яг тэр чинь тий бодохдоо би үгүй байхаа гэж би тэгж боддог. Хэлмэгчлээ. Тий ганцаараа байгаагүй шүү тэр чинь 60-та эмэгтэйд цуг адуулсан шүү хоёулаа. Одоо тэр бацуугийн жоохон залуу. Одоо тэр төмрийг ингээл тий алж яхад нь одоо тэр том битээ тэр тарган авгаа за яг одоо эхлээд төмрийг тий алчихыг тэгээд одоо миний ээлж хизээ ирэхгүйгээд одоо зогсохгүй тэр хүн чинь үгүй за эхлээд энэ төмрийг алчих тэгээд сүүлд нь би одоо ээлж хүлээгээд одоо зогсоно гэж байхгүй ч тийм чинь тухайн үед чинь нэг одоо санал аваад одоо тэр цонхроо ингээд байсан бол юу одоо энэ сандлын хайлт цонхоо ягаад буу гэдэгтэл одоо цагдаа өгнө тий би тэрийг бол их гайхаад байдаг байхгүй том биетэй тэр тарган авгаа тэр жоохон залуу хүн тэр төмрийг алчгаа дараа нь тэр бадан сүрэнг одоо тий би тэгээд одоо тэр төмрийг тий яасан хүн одоо ч гэсэн бидний дунд явж байгаа байх гэж би
боддог шүү ер нь. Одоо магч болох юм биш үү? Тэ болох уу тий? Болно шүү дээ, болох байх. Гэхдээ одоо Би бол нэг хоол идэхгүй. Баах ажил дээрээс нэг нэвтрүүлэгт явж байгаа. Зочид маань одоо за энэ чинь жоохон мах цаашаа тавьчихлаа энэ гэж бас бодох уу гэж бодоо. Аа зүгээр зүгээр. Одоо тэгээд амьдрал юм чи бас тийм. Тий. Байгаараа. Би тэр нөө саяараа байна шүү дээ тий. Саяахан 500 мянгаар юу авсан юм. Өргөх авсан шүү дээ тий. Одоо саяахан. Тэгээд 500-ийн ми одоо энэ жаалынхаа нэрэн дээр тий. Би уг нь 100 грамч хараа юу татдгүй байлээ л да уг нь бол. Ааха. Тэгээд яг ингээд сүүлийн 95 оноос л одоо тэгээд 100 грамт одоо уу яг ингээд нөгөө гомошодын байгууллагатай энэ тэр тий болж молоод одоо тэгээд л 100 грамм татдаг болсон шүү дээ. За сайн байцгаана үзэгчтэй авахындээ хүний мөр нэвтрүүлгийн ээлжид зураг хүрэхэд бэлэн болж байна. Энэ удаагийн зурлаар бид бас нэгэн хүнийг сонгож авсан байна. За үзэгчтэй ирсэн байна. Оо туулаад хийж ийм байна. Тэгээд туулаад тий. Соннос би хараа. Тэгээ бас хэцүү л. Эшээ за. Дөрөвдүгээрээс нь тоглох юм уу? Нэг чих тоглодог байж лээ. Ханаад шүүхт байхдаа л шиний нас мэсэн дээр байсан уу? Чамаас жоох байсан. Болдог байлээ шүү дээ. Оо энэ юу нэстэй айгуу та. Суман. Чи одоо хэд сурж байна? Агва онцлуулж байгаа. Айгуу. Тий, салаан дарга л гэж. Салаан дарга. Оо болж штэ. Юу ярьж байгаа салаан дарга ч мундаг биш. Оо хүчлээ штэ. Танк авц шүү. Аль ялтч юм шиг бол тий. Одоо энэ хоёрын удаа л. Цаан танк байхгүй. Хүчлээ штэ. Ямар мэрэгчлээ болоо гэж бодож том болоод. Өнхийлэгч. Шууд ерөөсөө. Том зорилготой шүү. Наанда зорилготой хүрээрээ за. Тэр хүн чинь хэлсэндээ өрдөг шүү дээ. Ам зээл. Болдгоо мэн. Дадгүй дахиад хэлэх. Үзэгчд маань сайн санаж байгаа. Нэг хэсэг 90 оны дундуур байна да. Хит болж исэн. Энэ тоглоом Мига гэдэг дүүтэй битээр тоглоод байж байна. Энэ VCD-н дээр үү те? VCD-н нэс тийм тоглож байна. Гоё хүүхднээс дурсаа. За хэлсэн үү? Танаа хүүхд нарахаа. Ямар мэрэгчлээ болов гэсэн шууд л ерөнхийлөгч бодноо л гэж. Тий одоо би ч одоо тэгээд нэг үхэн цагтаа ерөнхийлөгч одоо аав нь болсон мэд энэ хүмүүс ч одоо нөгөө нараагүй болсон байх гэж бодлоо юу нөгөө гома нараа битэл нараагүй би та намайг таньж нөө би чи татуу ахсан тийм юм байдаг шүү дээ гэдэг одоо борг Тэгээ штэ. Юу яаж мэдэх вэ нэрээ те? Тийм штэ. Хүний юм амьддаг чи хийж мэдэхгүй. Хийж таашгүй шүү дээ. Сум өргөцсөн. Би одоо те 96 онд одоо энэ ерөнхийлөгчийн зөвлөх Ганбаатар одоо те НТВ телевизийн нөгөө Буян Батар хоёр чинь одоо анх цонх гэдэг тийм нэвтрүүлэг дээр одоо би жижиг хэмжээний одоо тийм нэвтрүүлэг анх би
орж ирдэ. Тий. За одоо ингэ хоод болно. Та ер нь төлөвлөлийн төлөвлөлтүүдийг орж ирсэн баг тийм. Оо би өхөш хамгийн анх одоо үчи хэмлээ. За одоо бацсангийн хоёр одоо бид гэдэг нөгөө яа нэвтрүүлгийн хамгийн анхны жишнэр тий одоо тайлгаас шимж нөгөө анхны Монголын нөгөө сэлтэг шимж бодцэр бид хоёрыг одоо Монголын үндэсний хэдвэрсэн 600 тий студент одоо авч ядаж хамгийн тий тий одоо тэгсэн чинь бас юу баянгаа болсон юм аа нөгөө бацсангил одоо тэр өдөр таарад юм нэг цэнгэр зам зүмсэн гэсэн байхгүй юу? Тэгсэн чинь яг одоо би ингээд гомог хүнтэй байгаа болохоор одоо тэр цэнгэр замц одоо өмссөн юм уу тохиол дээр өмссөн юм уу бацсангил одоо эсвэл тий өөрөөгөө одоо энэ тий нараг одоо өцөн идэргээд бас нэг сони юм дээр бас яаж ирсэн шүү дээ тий. Би харин чамд их баярлалаа харин бас ингээд одоо бас нэг нараа гэдэг хүн байдгийн байна бас өөрөө чаавал бас нэг яаж амьдэрдэг юм бол энэ тэр би харин танаа тэдэг замд болно. Тэгээд шаардсан чинь тэ ажилтсан. Бас амжилт хүсье. Баярлалаа. Тэгээ ер нь та зургийн нэвтрүүлэгт орохдоо яг ийм нэвтрүүлэгтэд орж байгаа гэсэн үг. За таны гарын хоол. Тийм. Өөртөө шүлийг л их сайн идэг гэдэг байна шүү дээ. Тийм одоо нэг шүл одоо хийж байгаа тийм. Тийм энэ маань баг шүлэн одоо баг шүлгөөс ахвал болчихсон байна. Гомн болохгүй нөө. Тийм. Болчлаа минь доо ингэ. Би жаалтаа нөгөө ээж нөгдөг байхгүй хүүхдэд те. Жинхэнэ ирхэн байхгүй. Жинхэнэ. Окей. Одоо би ч юм бол бас жоохон асуудалтай шүү дээ. Зөв. Харин тийм одоо тийм утгаар нөгдөг байхгүй. Зөв. Тийм ойлгож байна. Ойлгож байна. За насаа маань одоо ийм том аягаад иднэ гоё тийм. Сувын бол дахиад байна уу гэдэг тийм. Та зөв хэрэг үү? Тийм. Бас юм нэ тийм. Тамаа насаа. Хадаа даана. Цаанаас сууч юм. Тийм. Асаа хоолн сайн гэдэг бол хэр идэх вэ? Гай хүчин сте. Хэрэг юм чи сайн идэж заяа. Ер нь бол хоол сайн идэж хэрэгтэй юм шиг байна. Гэтэ багшгүй ичирээ. Тийм. Тийм. Би ч одоо хоолнд муу бас. Та хоолнд ирэв. Гүгөө ер нь гайгүй бас. Гайгүй. Би харин сүйдүү танаа жоохон тавтай болоод жоохон тийм таргалаад дагсан бас. Бас гайгүй. Хараа юу яадаг штэ. Яаж суух уу та? Би харин нөгөө жоохон өндөр майгуш. Одоо тийм. Тэгээд хараа майг тэгээд жоохон тэгээд дээрээс нь бас тэгээд одоо би байвал одоо тэгээд өөр өстө нөгөө бишин шидэн хүрэлцэн гэдэг шиг юм бодно эцтэй бүр тийм. Амтан хүмүүсүүд харин та чи харин их гайгүй юм тийм. Өндөр юм байж таа гэдэг шүү дээ. Таныг оо. Оруулах юм байж таа. Та харин та ер нь спортоор хичээлж юу? Гүүгөө ерөөсөө сток ууш юм дээ. За та би сонир. За Сакс Макс сонирхгүй юу? Үгүй би хараа ууш. Цаанаасаа би жоохон багтаа одоо ер нь цаанаасаа бас жоохон тийм юм шиг. Одоо ингэ нөгөө бин тавин юун дээр гişэл дээр нөгөө юун дээр ингээд харьяалагддаг ус шүү дээ. Тийм модон морин дээр гөр. Тий. Би хараа гүйж ирээл тойрол гүйцдэг гэсэн. Тэгээ би нөгөө юугаа цаанаасаа одоо энэ хааш нөгөө одоо техникээ мэдэхгүй. Тий. Одоо цаанаасаа бас нэг тийм л байсан юм шиг байна. Зөв. Тий. Одоо сайн нөгөө юу сонгуул өгсөн шүү дээ. Тий. Одоо
сонгоод өгөхлөө одоо тэгээд нөгөө парпарацхан одоо яаж таарлцсан одоо бас ингээл тий тавьсан дэрвэ тий бэлээ гомнаар одоо саналаа өгөөгэй тий Та ер нь нийгмийн хэр итгэвтэй? ер нь бол би харин юу шүү би бас хараа нөгөө бас ер нь нэг юм сургамжтай юм байл тий би тий ярьчих. За. Би 5 намын гишүүн байвал одоо та нар тий яах вэ? 5 намын гишүүн би. За. Ямар учраас? Одоо би одоо энэ төр засаг одоо тий ардчсан нам одоо тий ярьж штэ тий. Баталхан байна. За одоо тэр дараагийн сонгуул дээр одоо хэрвээ одоо эднийхээ болоод одоо ондоо нам одоо Монгол ардын хувьсгал намын биш сайн тийм гишүүн штэ бас бодоод за та ардын намын гишүүн, ардчсан намын гишүүн, хувьсгалт намын гишүүн, зориг тий ногоо нам. За нөгөөх нь бүгд найрамдах нь. Тий одоо боёнгийн жагагийн нам. За. Харин тийм бүгдийн одоо 5 тэгж болж байгаа юм уу? Бас үзэл бодлын хувьд дутуу байгаа юм шүү. Юу одоо тухайн үед чинь байрсаа тийм нөгөө энэ сүүлийн сонгуульч харин байрсаа их одоо дээр үе одоо сонгуульч байрсаа одоо сонгуулийн шоу гэдэг одоо ингээд бүх дууч одоо тийм одоо энэ саран туяа маяа одоо ингээд одоо шоу юм тийм болдог байдаг шүү дээ. Би байрсаа харин энэ одоо Монголын хамгийн ганц өстой дэлхийд одоо гайхалтай дуучин, уртын дуучин нор банцдгаа шүү дээ. Тэр чинь нэрстэй те. Өөрөө бол те насаараа одоо Монгол ардын хувьсгал намын одоо хүн шүү дээ. Байсан ч гэсэн те огногоо бодоод одоо сонгуулаар тий ардчилсан намын сонгуулийн нээлтэн дээр одоо дуулж ядаа шүү дээ. Тэгээд яг хөө тэгээд одоо тий одоо төрсөн охинтой нүү. За заалаа идэх. Зя. Цагаан болоорой. Цагаан хамтаа. Та хамтлагч гэдэг юм одоо тий. Харин тий хийдэг бас нэг. Нэр хамтлагч ер нь яг ходоодонд муу гэлдэг юм лээ бинд муу. Гэхдээ одоо ийм шүү дээ. Би харин одоо ямар ч юу нэг суур өвчин байхгүй. Би одоо саятай нөгөө одоо сүйдэд бас жоохон 100 грамм тийм татсан юм чи одоо энэ илгээ үзүүлсэн чинь байна шүү дээ. Та одоо ямар ч БЦ вирус байхгүй байна. Зүрхчин зүгээр байна. Би нөгөө тамхи хэрэгсээ татдаг юм чинь зөв зүгээр. Өөр мөр зүгээр. Сүйдэд харин жоохон ингэ тийм яригд байхгүй. Тийм. Та бол зөв зүгээр байна. Би тэгээд одоо нэг үлдмэрчээр би асуудагсан чинь та 87 настай байна гэсэн шүү дээ. Би одоо за юу вэ? Одоо энэ 87 очоод тэгээд одоо тэгээд гөгшин махисэн дахисэн тэг өгөн болчоо тэгээд нөгөө амаа өгөн явж ийн гэдэг одоо тэгээд одоо байгаад байх юм уу? Юу нэгтэй. Гэхдээ тэгээд одоо өгөхгүй одоо тэгээд одоо байж л байх байдаг гэдэг бас тийм ээ ямар одоо тийм өгөхгүй л яваад 87 нас гэдэг бол ер нь хүний хувьд дундаж наслт гэдэг байгаа шүү дээ. Уг нь бол ерөөсөө дэлхийн хүн бол ерөөсөө 155 наслах боломжтой гэж шүү. Тийм. Яг наслах юм бол. Тэгээ одоо дэлхийд хүний дундаж наслалт 66 байна. Тийм манай муу үзүүлэлт. монголчуудаар тийм. Тэгээ ер нь дэлхийн хүн ам. Харин тийм баг тийм. Би одоо ингэж хараа хурц боддог шүү дээ. Чаавс энэ манай монголын тийм ирчүүд чаавс 60 та болтоо нэг пэсэндээ суугаад тэгэл нэг 61 2 3 за бүр нэг сайжлаа 65 та болоод чаавс тэгээ байх болох юм да. Одоо тийм бүр би нэг юм дээр бас жоохон тийм имзэлдэг. Энэ цаанаасаа бас нэг бодлого байна уу юу? Монголчуудыг өштэй тийм. Одоо ерөөсөө энэ 100 граммаар нь татуусаар хагаад одоо бүр ингээд монголчуудыг зөвхөн
тарих толгоогоор нь биш зөвхөн энэ архин далаад живүүлээд одоо ерөөсөн монголчуудыг зүгээр л одоо тийм одоо цөөлөд юмнуудаа юм тийм би бас зүгээр ингэж одоо сонсдог штеп би одоо тийм гомбо гэж одоо